За сүүлийн үед нийгэмд хэрцгий санаатай халдварууд маш ихээр гарч байгаа байхгүй юу? Өсвөр насны хүүхдүүд 20 настай эмэгтэй боож алаад шатааж штэ. Дөнгөж төгссөн хүүхдээ хогон дээр хайж байна. Хамтран амьдарч эмэгтэйгээ хөнөөчгөө толгойг нь дастаад гялуурууд нь тэгээд жорон тайсан зэрэг чигшүүтргүүд одоо гараад байна. Тэ? Амь насын хөнөөгөөд шатаадаг, эдэр хитний салгадаг, за гэр бүлийн гишүүдэд барьцаалдаг, гих мэтлэнгийн аргуудыг нь ерөөсөө шууд кинон дээрээс сурж байгаа байхгүй юу? Цаашлах юм бол энэ ээжигээ хэрхэн хөнөөх вэ? За гэр бүлээ устгах гих мэтлэнгийн тоглоомод орж ирж штэ. За эндээс би юу хэлэх гэсэн бэхээр манай улс чинь цахим хөгжил инновацийн чөлөө яамтай болсон штэ. Өнөөдөр хувийн аккаунтыг гомд гарангууд шууд хаачдаг юм байлээ. Сонгуул болохоор улсын зорилгоор нэр дэвшигчдийн аккаунтыг хаачдаг юм байлээ. Эдгээр телевизээр гарч байгаа кино за мөн орж иж байгаа цахим тоглоомуудад хяналт тавьмаар байна штэ. Ингээхүүгс болоод одоо боловсрол нэмгэн залуучууд шууд тусгаж аваад эдгээр гэмтргүүдийг үгэлдээд байна гэж кинологч эрдэмтний хувьд бол одоо үзэж байна.